дунд машин механизм, за портынхан, за тэгээ эсний жижиглэнгийн худалдаа өшөө юу гэдэг ингээд нэг 4-5 төгөлд ингээд үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн тоонд хамааруулаад хуваагаад өгөө. Цэгүүдийн гатгаад өгөө. Эгүүлээд бид нэг ч талбайн төгөөс авахгүй. 5 жилийн хугацаатай би төв зөвшөөрлийг чинь гаргаад өгөө. Харин та хэд маань үйл ажиллагаа явуулж байгаа учраас талбайн төгөөс төлөхгүй байгаа учраас би зөвхөн хашаалах ажлуудаа яг өөрсдийнхөө эзэмшлийн бүсийг хашаалах асуудлаа танаа явуулцаач л гэдэг шүү дээ. Ард тээврийн хувьд бол болж байна. Угаасаа яг тэндээс бид нэр ингээл зам дагуу зогсохоор хөөгдөж тугдаал саяны тэр Солонкегийн нөхөрчин энэ зогсоохгүй гэдэл асуудал болоод байгаа хгүй. Тэгэхээр бид хэд өөрсдийн гэсэн энэ цэгтэй болоод ингээ явж байгаа бол амар бас тээ. Тэгэхээр ерөнхийдөө яг цэгээ залгаад ачаа тээврийн яг хаана гэдэг бид нар бол өөрсдөө цэгийг яшууд өөрсдөө бид нар хашаалаад. Тэгэхээр олоолаа зүгүүд багталцахгүйгээр бид нар заавал 1.8-ыг хатуу байуулаад байх шаардлага биш. Хоошоо жоохон сунгаад яг оюутны 50 гатаа тэгшэлтэд одон таад маань яг ингээд хашаад авна гэсэн нөхцөлд бол бид нар одоо талбайн хэмжээг нь төв зөвшөөрлөг гаргаж өгдөө жоохон томсоол гаргаад өгч байна. Энэ загцсан хугацаанд та бүгд өөрсдөө ярилцаад газруудаа заалгаж аваад тэр газруудаа очиод үйл ажиллагаагаа явуулчих. Бид нар тэр 7 дугаар микр байна уу? Тэр 100 айл дээр байна уу? Өөр хаан зогсоод ингэж зах самраагүй зогсоод байгаа наадмын тухай артлын хэсэг дээр ч гэдэг юм. Тэн дээр байгаа машинуудыг манай цагдаагийн албагч нар бол бүгдийн шаардлага тавиад тийшээд гаргана.